Би одоо тэр цаймаа гэж юм сонсоогүй. Авсан гоё муухай, тэр авсан аваагүй, хинд очсон очоогүй гэдгийг би бол хэлж мэдэхгүй шүү дээ. Би үнэхээр санахгүй байна. Энийг одоо нийгэмд одоо юу гэдэг юм инээдтэй байдлаар одоо сөхөж ярих гээд байгаа нь бол ердөөсөө уг нь бол зохисгүй гэж бодож байна. Ковид цар тахлын үед Монгол улсын засгийн газар Хятад улсад 30 мянган хоног хандуулсан байдаг. Үүний одоо хариу болгож Хятад улсын засгийн газраас баярлсан талхаснаа илэрхийлэн одоо уламжлалт 3 төрлийн цайнаас 21300 ширхгийг бол Монголын малчин ардад иргэмжилсэн байдаг. Яг тухайн цаг үедээ бол ковидын үед Хятадын хэвлэл мэдээлэлээр бол энэ бол яг хятадуудын чин сэтгэлийн бэлэг юм шүү гэдэг зүйлийг бол ярьж байсан. Тэгвэл яг тэр 21300 ширхэг цай хаашаа алга болсон бол энэ талаар тодорлолоо. Ер нь таад хойд бол үд ажихын сайдсан тийм ээ. Яг энэ мэдээллийг бол ер нь сонссон уу яг. Би одоо тэр цаймаа гэж юм сонсоогүй. Тэ тэр үед одоо ковид үед 2 хүрчтэй бид нэр дэмжлэг болгож тусламж өгсөн. За хөдөө жоохон сайдар ажиллаж байхдаа би тэр 30 мянган хоног зохион байгуулад замын үдэд хятадын талд хүлээлгэж өгсөн. За тэр нь бол одоо бас тийм хятадын ард түмэнд ч гэсэн бас сэтгэл санаа хувьд их том дэмжлэг болсон гэдэг нь дараа нь маань та бүхэн бас сошиалоос харж ирсэн баг тийм ээ. Хятад улс маань яг тэр анх ковид үүссэн тэр Вухан хотын эрүүл мэндийн ажилчдад тэр манахаас өссөн 30 мянган хоног хүргэж өгсөн юм л тухайн үйл ажиллагаанд тийм болол өнгөрсөн. Малчтаас очиагүй байгаа нь. Хүчтэй юм бол та ер нь бол бараг сонсоо. Гэхдээ одоо би сонсоогүй болохоор мэдэхгүй байна. Тийм хариулт өгч боломж өгнө. 5 жилийн өмнөх химиг одоо цайг нь гараараа одоо барьж үзсэн үү, орж ирсэн мэдсэн үү гэж надаас асуугаад байх шиг шүү дээ. Гэтэ надаа энэ асуулт чи ердөөсөө тухайн үеийн одоо архивыг л үзэх байх та хэд маань. Тэгэхгүй бол би энэ дээр одоо зөв байсан, буруу байсан, авсан гоё муухай, тэр авсан аваагүй, хинд очсон очоогүй гэдгийг би бол хэлж мэдэхгүй шүү дээ. Би үнэхээр санахгүй байна. Ковидын цаг үеийг та хэд маань одоо эргэн нөхөх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тухайн магадгүй одоо улсын онцгой комисс яаж одоо түгээлтээ хийсэн үү? Тэндээс л асууна гэхээс биш. Яг одоо 2025 онд надаас одоо ингээд гинт ийм асуулт асуух юм бол зохисгүй болол гэж бодож байна. Тэгэхээр энэ хоёр улс орны хоорондын энэ харилцаа нь зөвхөн эдгээр одоо яригадаад байгаа бэлгэн дээр суурилсан асуудал биш байсан байхаа л гэж бодож байна. Тэгэхээр энийг одоо нийгэмд одоо юу гэдэг юм инээдтэй байдлаар одоо сөхөж ярих гээд байгаа нь бол ердөөсөө уг нь бол зохисгүй гэж бодож байна. Тэгэхээр яг тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдлыг бид нар өөрсдөө одоо тухайн үед одоо бодож исэн гэдэг юм уу тэр нөхцөл байдал руугаа эргүүлээд орох юм бол үл мэдэгдэгч юугаар одоо дамжиж байгаа нь ойлгомжгүй өвдөх юм бол эмчилгээ байгаа эсэх нь мэдэгдэхгүй ийм одоо аюултай цаг үе байсан гэдгийг бол бид нар иргэн санах ёстой. Тэгэхээр энэ дотроо бол зөвхөн одоо бэлэг солилцох асуудал бас биш байсан байхаа л гэж бодож байна.